Хэлцэх асуудлын дарааллын дагуу 9-р асуудал мөн танилцуулга явахгүйгээр гормын саналаар дэмжигдсэн учраас тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудалтай холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч. Алга байна. Саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч. Алга байна. Тогтоолын унш танилцуулъя. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ийн 1-18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48-ийн 1, 48-ийн 2 дахь хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-ийн 3-ийн 3 дахь заалтыг тус үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь. 1. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны Улаанбаатар хот дотор төмөр замаар аюултай ачаа тээвэрлэгийг хориглох тухай 131 дугаар тогтоолын 1 дахь заалтын 2019 оны гэснийг 2030 оны гэж өөрчилсөн байна. 2. Тогтоолын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатар даалгасан байна. 3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 132 дугаар тогтоолыг хүчингүй болсон тооцсон байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч. Алга байна. Саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч. Алга байна. Тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт. 20 байсан юм уу? Санал уу? За, санал хураалтын өмнө санал бацаг төлөөлөгчөд аслаа. Бацаг төлөөлөгчийн микрофон. Энэ яг одоо нөгөө төлөөлөгч нар бид нар ингээд баахан тогтоолууд батлаад ингээ явдаг. Одоо та хоошоо харуулад хоошоо эргүүлээд ингээ харах юм бол 2014 оны 8 сарын 13-ны өдрийн дугаар 13 дороо 1 гэж байгаа. Улаанбаатар хот дотор төмөр замаар аюултай ачаа тээвэрлэгийг хориглох тухай гэдэг. Тэгээ 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглох суугаа. За ингээд нөгөө зорилго нь юу вэ нөхөөр те бид нар чинь Улаанбаатар хот дундуур төмөр замтай хойноосоо уршаа ачаа тээвэр хамгийн их аюултай ачаа тээврүүдийн дундуур ингээ явдаг тий. Тэгээ энэ тогтоол хэрэгжээгүй л дээ. Огт хэрэгжээгүй. Тэгэхээр бид нар ийм хэрэгжихээргүй, хэрэгждэггүй тогтоолуудыг батлаад эннийхээ араас хяналтаач тавьж чаддгүй ингээд явсаар ирсэн. Тэгэхээр цаашид бас нэг иймэрхүү юм алдаа гарахгүй байх тал дээр хэдүүлээ бас хянамгаа ажиллая. За сая ингээд нөгөө бадарсан төлөөлөгчтэй битэр ингээ яриа сууж байгаа. Яг бол 14 онд бадарсан төлөөлөгч өөрөө нийслэлийн төлөөлөгчөөс энэ тогтоолыг баталсан юм баггүй. Тэгээ ямар зорилготой байсан гэдэг. Одоо тэгээд яах энэ чинь ганцхан явж байгаа төмөр зав гэхэлэр уул нь бол богдуулын урд дуур явуулах зорилготой байсан юм аа. Тэгтээ ажил нь хийгдэггүй гэдэг. Тэгэхээр ингээд нөгөө бидрээс үл хамааран ийм одоо асуудлууд ингээд бидний гаргасан тогтоолууд дээр гарч ил байгаа байхгүй. Тэгэхээр цаг алдалгүй бид нар тухайн үрд нь энийг засаж залруулад ингээд явдаг баяа л гэдэг саналыг гаргаж байна. За, санал хэлж дууслаа. Тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт. Жавхлан төлөөлөгч, ануу үжин төлөөлөгчийн хойдлын игнэ тэр жигтэй унтарсан байгаа юм байна шүү. За, санал хураалт хүчингүй хойдлын дэлгэц. За, илээр санал хураалт явуулъя. Тогтоолын төслийг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт. Хуралдаанд оролцсон төлөөлөгчтэй олонхын саналаар санал дэмжиглээ.